За хай контентчдоо та нартай өргөдөг нөгөө нэг хайрцаг онгойлгодог бичлэг. За хэдүүлээ одоо ер нь дандаа үнэтэй хайрцагнуудаар оролдож тэгээд тэдний одоо авхаалт самбааг шалгаж өөрийнхөө одоо wallet balance-ын юу гэмдэ одоо чанарыг дээшлүүлэх үү, доошлуулах уу гэдэг үздэг байгаа. За тэгээд өмнө нь бол хэдүүлээ спорт гэд энийг онгойлгоцсон байх. Одоо Emerald гэдэг энэ хайрцагтаа ноцолдож үздэг юм уу гэсэн бодол. За тэгээд ашигтай байх нь ашиггүй байх нь гэдгийг бүгдээрээ хамтдаа харцгаа чи нэгийг онгойлгоход бол ер нь бол тэгэл $5,000 юм байна шүү. За фейд унлаа, хасахтаа гарч ирлээ. 2 фейд унаад барсангүй, нэг блейз унлаа уг нь. 2000 хасах. За lightning strike, tiger tooth дүдээд гэд ингээд ерөнхий бол яг бас жоохон амиа бариханд барьлаа. За энэ дууг нь руби унж орж ирж байгаа. Falch нь руби юм байна. Тэгтэл хэдүүлээ одоогийн байдлаар Emerald гэдэг энэ хайрцагт бол савуулсан хിവэрэ. Ямар нэгэн байдлаар Royal Spin ерөөсө буусангүй. За одоо энд нэг буусан. Энд ч Slaughter, Tiger Tooth энэ хоёрт жоохон найдаад Mendoza. За ер нь бол баланс хайдвал одоогийн байдлаар зүгээр барайл яваад байгаа төдий. Хасахтай. Санийх дээр л ер нь ашгаа өгчөж байгаа юм болоо да гэж бодож байна. Тэгээ бусдаар бол ер нь хасахаар маягийн хайрцаг биш вэ бол. Энд Emerald унлаа. Gold Arabesque нэмэр байхгүй. Онгойлголт болгон ер нь бол хасахтай. Ста Royal Spin 2-2-оор унж орж ирж иж лазаргалт юм уу гэхээс нэг бол одоо Emerald Butterfly энэ төр харж иж л хэдүүлээ. За чүүвэ буцаагаад одоо хуучин юугаа барьлаа л гэсэн те. Тэгэхгүй бол тэгэл ер нь эвгүй. Ахиад Medusa. За ерөнхий бас савуулж байгаа мэдрэмж өгөөд байна. За энэ Bayonet Ruby. Энэ чинь бас яах вэ те? Lightning Strike гэдэг энэ Alp маань ер нь өөрөө унаад байгаа зах зээл дээр нэлээд унж байгаа харагдчихжээ. Ер нь л нэг 1000 нэмэх байдаг байсан чинь. Одоо ер нь бүр stand track markтай байж ижил нэг 1000 нэмэх рүү төхөж мөхөж байгаа ч юм уу те. Тэгж харагдаад лээ шүү. Тэгэхээр хайр юм да. За фейд бол үнэн тогтцоо. Ер нь фейд ав бол үнэн тогтоод нэг айтайхан болцсон. Тэст энэ руби бол яг хид даралтан дээр ч юмтэй нэг унаад байхын хувьд унаад байх л юм байна. За хэдүүлээ мөнгө мөрөөсөөр гад 38,000 руу уунж орж ирж байгаа. За энэ чи ямар нэгэн Joker мод зод гэж байхгүй. Да юм. Юу гэдэг ямар оролдож явтаа гэсэн миний одоо бяцхан харуулсал те. Уг нэнийг бас дөмгөн явж байгаад хэдүүлээ бодоо олох байсан болоо да. Энэ Crimson Kimono гэдэг энэ нас нэг юм мэдгүй яагаад яг ийм үнэтэй байгааг нь ойлгоодгүй. Сонин бэлий байдгийн. За энэ Fate Factory new унж байна. Хэр Fate-тэй вэ гэдгээс бас шалтгаалаад үн дэшээ доошоо явах боломжтой. Gold Arabesque гэдэг энэ акач гэсэн бас үн жоохон алдах юм маяг руугаа. Одоо өстой алдахгүй нэг бол Butterfly Fade байна, Butterfly Doppler Pace 2 байна. Тэгээ эднэр бол ер нь үнэ алдахгүй хөрхэн яваад байгаа. Сүүлийн үед бол гэхдээ ер нь trade up гарч ирснээс хойш скинүүдийн үн бол
Бидрийг орхин отсон шүү дээ. За нэг иймэрхүү. Одоо ч хэдээр савуулж байгаа. Бараг 11,000-аар савуулчихж байгаа юм шүү. Энэгээр бол оролддгүй шийт юм байна да guys. Нэг 190 левел хүртэл дарчдаг юм болоо. XP сайн өгöd байх шиг байх юм. За 102 хүрсэн. Одоо энэ чинь Emerald унахгүй бол тэгэл Medusa өгчлөө. За тэгтээ бас яг 41,000 болгоол дуусч байгаа юм байна те. 10,000-аар цэвэр шатлаа гэж.